Хоёулаа төслийн хувь эзэмшигчид тохиролцоонд хүрч далдуурхан бүтээн байгуулалтын төлөвлөгөө баталсан өнгөрөгч даваа гарагт хөрөнгө оруулагчдын хувьцааны үнэ өсч энержиэр үргэлжлэх өсөлтийг харуулад байна. Гарын үсэг зурх өдөр Turquoise Hill Resource компани хувьцаа Нью-Йорк, Торонтогийн биржид 7.4% өсөлт үзүүлсэн байна. За тэгвэл яг энэ өдөр Rio Tinto-гийн хувьцааны ханш Лондонгийн хөрөнгийн бирждэр 5.5% уналттай хаагдсан бол уулзалт болж гарын үсэг зурх сургаар хувьцаа 12% өсжээ. Өнгөрсөн оны үдид Rio Tinto болон түүний охин компани болох Turquoise Hill Resource компани хувьцааны үн тогтмол унаж байсан бол засгийн газар шинчлэгдснээс хойш оюутлогын төслийн тухай мэдээлэл гарах үрт хувьцаа баг зэрэг тогтмол өсөлтийг үзүүлж байсан. За одоо үүнээс хойш арилжаа эрс нэмэгдэж хувьцаа байж болох дэд хэмжээнд хүрнэ гэж эдийн засагчид таамаглаж байна. Гэтэл үүний эсрэг сөрөг мэдээлэл болж болох үс мэдээллийг гадныхан нийтлээд байна. За хэдийгээр маргаанаа шийдвэрлсэн ч Монгол дахь Rio Tinto Group-ийн оюутлогын төслийг дэмжих санхүүжилтийг сэргээнэ гэдэг баталгаатай биш гэж Австралийн засгийн газрын экспортын зээлийн агентлаг мэдгдсэн тухай мэдээлсэн байгаа юм. За учир нь экспортын санхүүжилтөд даатгалын корпорац нь оюутлогын өргөтгөлийн ажилд зориулан Rio Tinto-д 4 тэрбум доллар зээлдүүлэхээр 2013 оны 5 дугаар сард амласан компаниудын нэг байсан. Гэсэн ч 2014 онд экспортыг санхүүжүүлэгч ба даатгалын корпорацийн төслийг санхүүжүүлэх амлалтын хугацаа дуусжээ. Гэхдээ энэ корпорацт аль биесны хүсэлт гаргавал төслийг санхүүжүүлэх хэсгийг дахин авч үзэж болох ч баталгаа өгөх боломжгүй гэдгээ мэдгдсэн байна. Төсөлд оролцох Австралийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн тооноос хамаарч шийдвэрээ гаргах бололтой. Экспортыг санхүүжүүлэгч ба даатгалын корпорац нь засгийн газрынхаа шийдвэрийг дагаж өөрийн үндэсний жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн байр суурь ангиж илэрхийлсэн байна. За гарц зүгээр таслагдаагүй Дэлхийн банкны олон улсын санхүүгийн корпорац за мөн Европын сэргээн босолт хөгжлийн банк ордын өргөтгөлийн ажлыг санхүүжүүлэх хэвээр байна. Европын сэргээн босголт хөгжлийн банкны эрчим хүч болон ашигт малтмлын асуудал хариуцсан захирал Рикардо Пулицигийн хэлснээр оюутлогын өргөтгөлийг санхүүжүүлэхтэй холбоотой ажлыг хэдийн хийж эхэлсэн байна. Санхүүжилтийн тодорхой бус байдал үүсснээс оюутлогыг өргөтгөх ажил 2022 он гэхэд дуусахгүй байж магадгүй гэж Rio Tinto-гийн засгийн салбарын гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак энэ 7 хоногт мэдгдсэн байна. За гэсэн ч Германы шинжээч Пол Ян 2019 он эсвэл 2020 онд өргөтгөлийг хийж дуусгах боломжтой гэж үзжээ. Оюутлогын төсөл бол үндэстэн дамнагч Rio Tinto компанийн хувьд оргил юм а.